За хичээлдээ эргэн тавтаа морилоо. Бид ажиглалтын хэсэг дээрээ л явж байгаа. Ажиглалт дээр ажиллах үед бид бүтцийг харах хэрэгтэй болдог. Та нарт хэдэн зураг харуулъя. Эднэрт бүгдд нь юу байна вэ? Бүгдээрээ бүтэцтэй байна. Бүтэц байгаагүй бол эднэр ингэж харагдахгүй. Тиймээс хэдүүлээ одоо бүтэц яагаад нэн чухал вэ гэдгийг ярьцгаая. Бүтцийн тодорхойлтыг та нарт өгье. Бүтэц гэдэг нь бүрэлдэхүүн хэсгүүд болон байгаа бүх зүйлсийн хоорондын харилцаа, уялдаа холбоо юм а. Оршин байгаа бүх зүйлд бүтэц байгаа. Бидэнд арга яс байна. Байшинд болохоор төмөр, баган, тэгээд цемент гэх мэт бүтцийн хэсгүүд байгаа. Тэгэхээр бүтэц гэдэг нь бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын харилцаа ба уялдаа холбоо байх нь. Үүнд агуулга ба хэлбэр гэж байна. Бүтцийн төрлүүд гэвэл дүрмийн ба уран зохиолын гэж бий. Дүрм нь өгүүлбэртэй хамаатай. Бичигдсэн хэлбэр нь төрөл жанр буюу хэв маягтай холбоотой. Жишээ нь хүүрнэлийн өгүүлбэрүүд нь яруу найргийн бүтцээс өөр байдаг. Мөн нэг хүний ганцаараа ярьдаг жүжиг эсвэл хүмүүс харилцан ярьдаг жүжиг байлаа гэхэд төрөл жанр нь өөр байна гэсэн үг. Имэйл эсвэл сошиал медиа гээд бас өөр төрөл жанр болно. Ингээд дүрмийн ба уран зохиолын гэсэн хоёр бүтэц байгаа. Тэгээд цогцлбор хооронд бол ихэвчлэн уран зохиолын бүтэц яригдана. Тэгэхээр бид нэг цогцлбор ажиглаж байгаа бол дүрмийг харж деталуудыг хайдаг. Харин нэг цогцлбороос нөгөө цогцлборын хооронд ажиллаж байгаа бол бид ихэнхдээ номын хүснэгт болон тиймэрхүү төрлийн уран зохиолын бүтцээр ажилладаг юм а. Бүтцийн хувьд цогцлбор нь хамгийн бага нэгжид тооцогдно. Үүнийг параграф гэдэг. Үргэлж нэг цогцлбороос эхэлнэ. Нэг цогцлбор сонгоод тэрийг нягтлаад судлалаа. Үүнийг өтний нүдээр харах гэдэг. Харин нэг цогцлбор сонгоод түүний өмнө ба хойно байгаа хэсгүүдийг нь судалж байгаа бол түүнийг шувууны нүдээр харах гэдэг юм. Аль өнцг нь чухлаа. Энэ талаар дараа нь үзнэ. Бид өмнө ардах хэсгийг судлах болон ганц цогцлборыг судлах тал дээр нэлээд цаг зарцуулна. Энэ бүхэн бүтэцтэй холбоотой. Энэ нь бас агуулгын нэг хэсэг. Тайлбар хэсгийг үзэх үед агуулга ямар чухал болохыг та нар харах болно. Цогцлборуудыг нэгтгээд тавих нь Бурхны үгийг тайлбарлах үед их тус болдог. Цогцлбор дээрээ ирээд хамгийн түрүүнд гарчиг өгөх хэрэгтэй. Заавал зөв байх албатай биш юм а. Би нэг хэсгийг судалж эхлэхдээ заавал цогцлбороо сонгоод гарчиг өгдөг. Гэхдээ заавал харандаагаар бичиж хийдэг. Тэгээд иймэрхүү маягаар араас нь гарчиг өгсөөр бүгдийг нь тэмдэглэж дуусдаг. Тэгээд харахаар сэтгэлгээний хэв маяг тэнд байгааг олж хардаг. Цогцлбороор нь судлахын гол зорилго үүнд л оршиж байгаа юм. Сэтгэлгээний хэв маяг. Үүнийг хийхэд хоосон цаас, ноорог цаас ч хэрэгжилж болно. Ер нь цаас их хэрэг болдгоо. Надад бол заавал хэрэгтэй байдаг. Хэрэгэлсэн цаас ч байсан болно. Нэг тал нь хоосон байхад л болдог. Хэрэглээд хаях учраас заавал шин цаас эсвэл дэвтэр байх албагүй. Тэгээд хоёр дахь удаага харахтаа өмнөх судлал дээрээ тулгуурлаад би нийтлэг зүйлсийг хайдаг. Цогцлборуудыг нэг нэгж байхаар тавьсан байгаа. Нэг нэгж гэхээр нийтлэг зүйл байгаа гэсэн үг. Түүх өрнөх хэрээр нийтлэг зүйлс цогцлбор бүрээр тодордог. Энэ бүхэн номын хүснэгттэй холбоотой. 10 сард бүгдээрээ үүнийг сурна. Би зүүмээр та нартай уулзаад зааж өгөх юм. Өнөөдөр би та нарт мэдэх шаардлагагүй, сурах шаардлагагүй олон жижиг сажиг зүйлсийг хэлж өгнө. Хичээлийн гол санаа биш учраас зүгээр л тийм юм байдгийн байна гэдэл сонсоход болно. Үргэлжлүүлээд сураад явах үед чинь илүү ойлгомжтой болно. Тэгээд бүтцийн хуйлууд руу орцгоё. Бүтцийн хуйлууд гэж бий. Эхлээд бүгдээрээ харьцуултын хуулийг харъя. Нэг дор хоёр зүйл байна. Нэгийг нь нөгөөтэй нь харьцуулна.
Энэ хоёр яг адилхан байна. Энэ хоёр бас яг адилхан байна. Гэхдээ нэг нь том, нөгөө нь жижиг юм аа. Адил төстөө адилхан зүйлсийг харьцуулна эсвэл эсрэг талаас нь харвал эсрэгцүүлэл болно гэсэн үг. Христ тэргүүн тахилч болон өөрийгөө үүнчлэн алдаршуулаагүй ч түүнд чи бол миний хүү, өнөөдөр би чамайг төрүүлэв гэж Еврэ 5:5 дээр хэлсэн байдаг. Үүнчлэн гэдэг нь зохиолч Мелхизедекийн хэрэгмийн дагуу Бурхнаар тэргүүн тахилж байхаар тогтоогдсон Христтэй ямар нэг юмыг харьцуулж байна гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ? Есүс Мелхизедектэй төстэй байна гэсэн үг юм. За явж Мелхизедекийн талаар судалж үзэхээс гэж та нар бодно. Тийм биш гэж юу? Еврэ 7 дугаар бүлэг дээр энэ талаар өгүүлж байгаа. Үндсэндээ нэг зүйлийг өөр нэг зүйлтэй харьцуулж байна. Энэ бол бүтцийн нэг хэсэг. Эсрэгцүүлэл болохоор үүний яг эсрэг нь байдаг. Нэг зүйлийг өөр зүйлийн эсрэг тавьдаг юм. Жишээлбэл энийг харцгаая. Жоохон хэцүү хэсэгч хялбар болгох гээд оролдоод үзье. Харин бэлэг бол Бурхны нэгүсэл болон Есүс Христ гэгч ганц хүний нэгүслээр ирсэн бэлэг нь олон хүнд бэлгсэн юм. Бэлэг нь нэгүслийн баялагийг болон зөвхт байдлын бэлгийг дүүрэн хүртэгсэд нь Есүс Христ гэгч ганц хүнээр дамжин амь дор ноёрхноо. Эсрэг зүйлсийг нь орхиод харвал үнэгүй бэлэг нь алдаа гэмтээ адилгүй гэж байна. Гэм нүгэл бол ийм. Харин Бурхны нэгүсэл бол ийм гэж байна. Бэлэг нь гим хийгээд шүүлт авсан шиг биш гэж байна. Харин үнэгүй бэлэг бол ийм юм. За ингээд харахаар юу болж байна? Есүсийн бидэнд өгсөн үнэгүй бэлэг байна. Тэгээд Адамын өгсөн алдаа зөрчил байна. Дараагийн хоёр ишлэлийг нь харвал адилхан зүйл байгаа. Адамын нэг алдаа зөрчил. За Адамда баярлалаа. Энд харин нэг зөвхт үйл гарч ирлээ. Есүс эзэндээ баярлалаа. Ингээд аажмаар харах хэрэгтэй. Нэг хүний дуулуургүй байдал Адамд дахин баярлалаа. Нэг хүний дуулууртай байдал Есүс эзэндээ баярлалаа. Ингээд бид юу олвоо? Эсрэгийг харьцуулсан байгааг оллоо. Ийм эсрэгцүүлэл олсон бол тухайн хэсгээ бүхэлд нь аажмаар нэгтгэхэд тавих хэрэгтэй. Ингээд бүтцийг нь ойлгож явсан үед уншаад ойлгохгүй юм байна гэх асуудал үүсэхгүй байх уу? За дараагийн зүйлийг харцгаая. Давталтын хууль гэж бас байгаа. Энэ бол их чухлаа. Ямар нэг зүйлийг давтаж байгаа л бол онцлоод л байна гэсэн үг. Адил төстэй зүйл харлаа. 3 дугаар ишлэл итгэлээр Энох итгэлээр гэдэл үргэлжлээд байна. Давтагдаад байна. Еврэ 11 юуны тухай яриад байна вэ? За сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө итгэлийн тухай ярьж байна. Тэмээ чиний зөв. Ингэж бүтцээ ойлгож аваад эндээсээ үргэлжлүүлээд судлах хэрэгтэй. Бүтцийг ойлгосноор тухайн бүлэг юуг тэргүүн чухал тооцож байгааг ойлгож байгаа юм аа. За тэгээд дараа нь үргэлжлэлийн хууль гэж байгаа. Энэ нь хүүрнэл дээр ихэвчлэн байдаг. Ийм юм болоод дараа нь ингээд гээд үргэлжилсэн үйл явдал юм. Мөн өгсөлтийн хууль байгаа. Энийг тайлбарлаж өгье. Заримдаа номын дунд хэсэгт гинт бүх юмыг өөрчилсөн үйл явдал гарч ирдэг. Заримдаа энэ нь номын төгсгөлд гардаг. Жишээлбэл Гитлэл номыг харвал энэ бол Синаул ямар газар гэдгийг нь та нар харж байна. Тэгээд Левит номыг харвал Түлхүүр үг нь ариун байдал. За ингээд номоо задлаад үзвэл эхний хагас нь өргөл, хоёр дахь хагас нь ариусгал, Бурхан руу очих арга, Бурхантай хамт байх арга. Арга зам,
тахилч, ариусгал, үндэстний эвлэрүүлэл. Нөгөө талд нь ард түмэн, тахилч, мөргөл, газар нутаг, тангараг. За тэгээд яг дунд нь 16 дугаар бүлэг байгаа. Эвлэрүүллийн өдөр. Энэ өдөр тэргүүн тахилч Израиль үндэстнийг төлөөлж ариунаас ариун газар руу ороод Бурханаас нүглийг нь халахлж өгөхийг гуйна. Хөдөлгөөн явагдаж байна тийм ээ. Ийм байдалтай 16 дугаар бүлэг рүү өгсөөд тэгээд 16 дугаар бүлгийн үр дүн гээд 2 хэсэгтэй Левит ном ийм байгаа. Тэгээд оргил нь яг дунд нь байгаа 16 дугаар бүлэг. Хид хідэн захидлууд бас ийм зохион байгуулалттай байдаг. Эхний хэсэг, хоёр дахь хэсэг гээд. Эхний хэсэг дээр теолог байгаа. Хоёр дахь хэсэгтээ хэрэгжүүлэлттэй байдаг. Эфес ном гэхэд 1-3 дугаар бүлгүүд нь 4-6 дугаар бүлгээс их өөрөө. Энийг харж чадвал бүтцийг харж эхэлнэ. Эхлээд теолог байна. Энэ нь чухал. Тэгээд ийм теологийн үр дүнд бид яаж амьдрах ёстой вэ гэдгийг хэлж өгч байгаа юм. Тэр нь 2 дахь хэсэгтээ гарна. За одоо бүгдээрээ гитлэл ном руу Египт рүү очицгоё. Энд дэлхүүр үг нь авран чөлөөлөх гэсэн үг юм. 1-19 дугаар бүлэг нь Египтээс авран чөлөөлж байгаа. Авран чөлөөлөх гэдэг үг болохоор боолчлолоос нь худалдаж аваад эрх чөлөө өгөх гэсэн еврей үгээс гаралтай. Бурхан Израилийг Египтээс худалдаж аваад эрх чөлөөтэй болгож байгаа. Үргэлжлүүлээд хичээлээ үзээд явах үед энэ үг маш чухал теологийн нэр томьёо байх болно. 2 дахь хэсэг нь Бурханы илчлэлийн тухай байгаа. Эхлээд авран чөлөөлсөн. Тэгээд илчлэл. Илчлэл нь ард түмэн яаж амьдрах ёстой вэ гэдэг талаар юм аа. Үндсэндээ майхан сүмийн талаар байгаа. Тэнд хүмүүс Бурханыг хүндлэх юм. Левит ном нь хүмүүс яаж Бурханыг хүндэлж мөргөх ёстойг заадаг. Харин тоолго нь та нар Бурханыг хүндэлж мөргөх үү гэдэг. Нэг үе нь Бурханыг хүндэлсэн, нөгөө үе нь хүндлээгүй. Хүүрнэл байна. Хууль журмууд байна. Яг дунд нь 19-20-ын дунд бүх зүйл өөрчлөгддөг. Энэ бол оргил юм. За тэгээ дараа нь чухал байдлын хууль байна. Давидын амжилт, Давидын асуудлууд тун дуулууртай байгаа. Тэгснээ шүүлт ирсэн. Яг дунд нь гим нүгэл байгаа. Өсөлтийн хуультай адил юм а гэж та нар бодож байгаа бол та нарын зөв. Гэхдээ зарим талаараа ялгаатай. Тодорхойлолт болон нэр томьёо нь өөр. Гэхдээ эдгээрийг бид нар өнөөдөр үзэхгүй. Би та нарыг сур гэж шаардахгүй. Библи судлалт чинь бас тийм ч нэмэр болохгүй. Зүгээр л ийм хуулиуд байдгийг та нар мэдээд авахд л болноо. За тэгээд нааш цааш холхих хууль гэж бас байна. Америк кино үзвэл хотод ийм юм болсон, тосгонд ийм юм болсон гэд үйл явдлын байрлал нааш цааш солигдоод байдаг да. Тэгээд тэр хоёр түүх нэг зүйл болж нэгдэх жишээтэй. Есүсийн төрөлт дээр яг ийм зүйл гардаг. Эхлээд Иохан Баптист төрсөн, тэгээд Есүс төрсөн, тэгээд Иохан Баптист өссөн, тэгээд Есүс өсөж том болж байгаа. Самуэль дээр бас адил зүйл анзаарагддаг. Эли гэх нэг задарсан тахилч байгаа. Тэгээд Самуэль байгаа. Тахилч гарлаа, Самуэль гарлаа. Өөр нэг тахилч гарлаа. Самуэль гарлаа. Энэ нь хоёр өөр түүх биш ээ. Нэг түүх. Гэхдээ үйл явдал нь хоёр тусдаа өрнөж байгаад хоорондоо ойртож холбогдох юм. Тодорхой болгох ба ерөнхийлөх хууль гэж бас бий. Тодорхой болгох гэдэг нь хэсэг зүйлсээр эхлээд нэг тодорхой зүйлд хүрдэг. Лук үүнийг хэрэгэлсэн байдаг. Иймэрхүү олон гайхамшиг гэж эхлээд хідэн жишээ өгөөд тэгээд нэг зүйлийг дүгнээд хэлдэг. Харин ерөнхийлөх гэдэг нь өмнөхийн яг эсрэг юм.
Тодорхой нэг зүйл хэлээд тэгээд түүнийг жишээгээр дэлгэрүүлдэг. За та нарт нэг жишээ өгье. Матай 6 дээр та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зөвийг үйлдэхээс сэрэмжлэгтэн эстэгвээс тэнгэр дэх эцгээс чинь та нарт шагнал олдохгүй. Үүгээр суурийг нь тавьж өглөө. Тэгээ жишээнүүд өгч байна. Нэгдүгээр ишлэлд нь ерөнхий. Харин деталууд нь араас нь 3 төрлийн жишээгээр орж ирж байгаа. За тэгээд учир шалтгаан ба өр нөлөөний хууль бас байна. Нэг хэсэг дээр учир шалтгааныг хэлж өгөөд дараа нь өр нөлөө нь юу байсныг хэлж өгдөг. Үйлс 8:1-3 дээр Стефаныг чулуудсны дараа юу болсон тухай гардаг. Түүнийг алсан. Тэгээд хавчлага ихэлсэн. Энэ нь шалтгаан нь юм. 4-р ишлэлээс хүмүүс тарж Бурхны үгийг тунхагласан. Энэ нь үр дагавар нь юм аа. Хэрэгслийн хууль гэж бас байна. Иохан ном дээр тэр ингэж бичсэн. Есүс энэ номд бичигдээгүй олон тэмдгийг дагалдагч нарынхаа өмнө үйлдсэн. Би өчнөө олон бүлэг нэмээд бичиж чадах ч эдгээрийг л бичлээ гэсэн. Яагаад? Та нар Есүс бол Месиа, Бурхны хүү мөн гэдгийг мэдэж мөнх амьтаа болоосой гэж хүссэн гэж шалтгаанаа тайлбарлаж байгаа юм аа. Лук бас адил зүйлийг хийсэн. 4-р ишлэлдэр тэр ийм шалтгааны улмаас би бичиж байна гэсэн. Бүгд бичсэн. Зарим нэг зөрчил үүссэн байна. Би харин түүхч хүний хувьд бичиж байна. Яг юу гэснийг үннээр нь чамд мэдүүлэх гэж бичлээ гэсэн. За тэгээд тайлбар ба дүн шинжилгээний хууль гэж бас байна. Энэ нь юу вэ гэхээр ямар нэг юм боллоо зохиогч орж ирээ тайлбарлаж өгч байгаа. Хүүрнэллүүд дээр л голчлон гардаг боловч тийм ч их байдаггүй юм аа. Марк Есүс хэр олон сургаалт зөвлөл ярьсан тухай хэлэхдээ ингэж байгаа. Есүс тийхүү олон сургаалт зөвлөлийг ойлгох чинээгээр нь тэдэнд хэлэв. Тэр сургаалт зөвлөлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шав нартаа бүгдийг аминчлан тайлбарлаж өгчээ. Марк юу хийж байна? Марк хэр их зөвлөл байсныг, яагаад Есүс тэгснийг тайлбарлаж өгч байна. Олон түмэнд зориулж зөвлөлөөр ярьсан. Хүмүүс гоё ярьж байна гэж баярлах авч юу ярьж байгааг нь ойлгоогүй. Тэр харин дагалдагч нартаа хувьчлан тайлбарлаж өгч байсан. Өөрөөр хэлбэл олон нийтэд ярьж байхад нь дагалдагч нар нь бас ойлгоогүй байх нь. Хувьчлаад тайлбарлах үед нь харин ойлгосон. Матай, Марк, Лук дээр зохиолч өөрөө орж ирээ тайлбарлаж байгаа нь 4 удаа байгаа. Сургаалт зөвлөл бол амархан биш ээ. Энэ нь олон түмнээс үннийг нуухын тулд бичигдсэн. Дагалдагч нарт л үннийг илчлэн мэдүүлэх зорилготой юм. Нэгтгэн дүгнэлт гэдэг хуулийг товч харъя. За энэ Библийн энэ хэсэг дээр Йорданы зүүн талд Израилийн хүүгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаадан гэвэл гэж нэгтгэж хэлээд араас нь газар бүрээр нь нэр бүрээр нь тодорхой хэлж өгч байгаа. Энэ нь нэгтгэн дүгнэлт юм аа. Харин байцаан асуух хууль гэж байдаг. Энэ бол асуултууд юм. Бид тэгвэл юу гэх вэ? Энэ бол асуулт. Нэгүсэл ихсхийн тулд бид үргэлжлүүлэн нүгэл үйлдэх үү? Гээд дахиад л асуулт. Тэгээд хариулт өгч байгаа. Бүү тийм байгээ. Яаж тэгж бодож чадаж байна гэж байна. Гэх мэтээр асуулт тавиад хариулт өгөөд явж байгаа. За мөн нэгдмэл байдлын хууль гэж байгаа. Гэхдээ энийг дэлгэрүүлж ярихгүй. Харин хувь хэмжээний хуулийг ярих хэрэгтэй. Энэ бол маш чухал. Зарим зүйлд нэг ишлэл өгсөн байхад заримд нь 10 ишлэл зориулсан байна. 10 ишлэлээр чухал зүйлийг илүү онцолж харуулахыг зорьсон байна. Дээр үед хүмүүст бичсэн зүйлээ онцлон ялгаруулах арга байгаагүй. Том үсэг эсвэл боолд болгож тодруулах гэх мэтийн зүйл байгаагүй. Илүү чухал гэсэн зүйлдээ илүү их орон зай өгөөд
явдаг байжээ. За тэгээ эдгээр хуваалцсан зүйлсийг бүгдийг нь цээжлэх хэрэггүй шүү. Учрыг нь олох гэж ч ухах хэрэггүй. Иймэрхүү зүйлсийг судалдаг хүмүүс өөр нэр өгөөд явдаг болохоор та нарын харсан нэр томьёонууд өөр байх боломжтой. Эдгээр хуйлуудын зарим нь их чухлаа. Харьцуулалт, эсрэгцүүлэл, хувь хэмжээ гэх мэт нь маш чухал. Илүү чухал бас олж харахад ч амархан байдаг юм аа. За ингээд Библийн түүхээ эргээд нэг харцгаая. Одоо зарим нэг зүйлсийг эргэн санах хэрэгтэй. 4 үйл явдлыг санаж байна уу? Тэгээд 4 хүн бас байгаа. Бүтээл, уналт, үер, үндэстнүүд. 4 хүн нь Авраам, Мосе, Йошуа, тэгээд шүүгчид юм. Дараа нь 5 хаан тулс байгаа. Нэгдсэн, хуваагдсан, үлдсэн, цөлөгдсөн, тэгээд буцаж ирсэн. За тэгээд 400 жил байна. Заримдаа энийг хуучин гэрээний хичээл дээр үздэг. Заримдаа шинэ гэрээ дээр үздэг. Хуучин гэрээний үргэлжлэл гэж үзэхэд арай тохиромжгүй. Их зүйл өөрчлөгдсөн байгаа. За одоо шинэ гэрээг арай өөрөөр харцгаая. Шинэ гэрээ нь 3 хэсэгтэй. Христийн амьдрал, аврал биелсэн, сайн мэдээний номууд, тэгээд үйлс ном байна. Чуулганы амьдрал энд байгаа. Үйлсдэр нийт үйл явдал гарна. Доторх дэлгэрэнгүй хэсэг нь загтлууд дотор байгаа. Загтлууд нь үйлс номын энд тэнд байрлалтай байдаг. Энэ бол чуулганы амьдрал юм. Энэ бол Христийн загалмаа дээр хийсэн зүйлсийн үр дүн. Тэгээд илчлэлт ном байна. Энэ бол мөнхийн амийн тухай хэсгээ. Бид энэ 3 хэсгийг харцгаая. Христийн амьдрал ингэж харагдана. Христийн үйлчлэлийн эхний жил нь нийтэд хандсан. 2 дахь жил нь хувийн үйлчлэл байгаа. Заримдаа үүнийг 12-ыг дагалдагчтай бэлдсэн жил гэж нэрлэдэг. Есүс дагалдуулж ментор хийсэн. Энэ хоёрын дунд үгүйсгэл байгаа. Үүнийг үүсгээр тэмдэглэе. Үйлчлэлийн эхний жилээ тэр олон нийтэд зориулж, өөрийгөө Израиль үндэстэнд танилцуулж, гайхамшгүүдийг үлдэж, эрх мэдлээ харуулсан. Тэгээд Израиль үндэстэн түүнийг үгүйсгсэн. Үр дүнд нь дараагийн 2 жил нь маш өөр болсон. Хувийн үйлчлэл хийж эхэлсэн. Энэ үедээр тэр нийтэд зориулж гайхамшиг үйлдээгүй. Үйлдсэн тохиолдол нь гэвэл 12-ыг сургах гэж л үйлдэж байгаа. Тэгээд араас нь хүмүүст битгий хэлээрэ гэж захидаг. Энэ үеэс эхлэн тэр Израиль үндэстэнд биш, харин 12-таа анхаарч байгаа. Тэгэхээр олон нийтийн үйлчлэл 1 жил, хувийн үйлчлэл 2 жил, тэгээд 8 өдөр байгаа. Энийг ингэж оруулах шаардлага байхгүй ч энэ 8 өдөр нь Иохан номын талыг эзэлсэн байгаа. Христийн загалмаа дээрх үхлийн үе. Дараа нь 40 өдөр байгаа. Энэ өдрүүдэд тэр амьлаад дахин үзэгдэж байгаа. Энд өмнөх шиг дагалдуулал хийгдэхгүй. Тэгээд тэр тэнгэр өөд өргөгдөөд 10 өдрийн дараа ариун сүнс бууж ирнэ. Ариун сүнс ажлыг нь үргэлжлүүлнэ. Тэр нь үйлс ном дээр байгаа. Энэ бол Христийн амьдралыг маш товч болгосон байдал юм. Дараа нь үүнийг бүгдээрээ нарийн задлаад үзэх болно. Одоохондоо ерөнхий тойм харуулах гэсэн юм. За энэ бол илчлэл ном. Энд 7 жилийн хугацааг 2 хэсэгт хуваасан. Даниэлийн 77 хоног гэж бас нэрлэдэг. Яаковын зовлонгийн цаг гэх мэтээр янз бүрээр л нэрлэдэг. Энэ 7 жилийн яг дунд нэг зүйл болж байгаа. Антихрист сүм рүү ороод янз бүрийн юм хийнэ. Энийний дараа Христийн 2 дахь ирэлт байна. Христийн 2 дахь ирэлт нь итгэгчдийг авахаас өөр зүйл шүү. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй. Христийн 2 дахь ирэлтээр Христ дэлхий рүү ирээд үлдэнэ.
Энийг Матай 24:25 дээр тайлбарласан байгаа. Тэгээд 1000 жилийн ноёрхол байгаа. Христ дэлхий дээр 1000 жил захирах бөгөөд бид түүнд туслах юм. Үүнийг хаанчлал гэж нэрлэж байгаа. Хаанчлалын талаар сайн мэдээнүүдэд олон удаа ярьж байгаа ч хаанчлал нь сайн мэдээнүүд дотор биелээгүй. Дагалдагч нар одоо хаанчлалаа байгуулах уу гэхэд нь эзэн хизээ гэдгийг нь та нар мэдэхгүй гэж хариулдаг. Гэхдээ та нар хүчийг хүлээж авна гэдэг. Илчлэл ном дээр энэ бүхэн гүйцэлдэж байгаа. Энд агуу цагаан сэнтийн шүүлт гэж байгаа. Тэрний дараа мөнхийн төлөв байгаа. Үүнийг Тэнгэрийн улс гэж нэрлэж болохгүй. Тэгвэл буруу болно. Мөнхийн төлөв нь хоёр хэсэгтэй. Нэг нь Тэнгэрийн улс, нөгөөх нь галт нуур. Энэ хоёрыг нийлүүлээд мөнхийн төлөв гэж байгаа юм аа. За энд юу байна вэ? Чуулганы эрен үе. Бидний одоо байгаа үе гэсэн үг. Чуулган авагдах гээд хүлээж байгаа. Ингээд эхлэл, төгсгөл хоёрыг хамттан тавиад харцгаая. Өмнө нь бас харуулсан. Эхлэл эхний деважин хаагдсан. Илчлэл шин деважин. Шин мөнх амьдрал бузар муу нэвтэрч чадахгүй муу муухай үйлс байхгүй. Хурганы амийн номонд нэр нь бичигдсэн хүмүүс л тэнд байна. Эхлэл 1 дээр моднууд ба голууд, илчлэл 20:22 дээр мод ба гол гэсэн байна. Эхлэл 1-3 дээр Адамын нүглээс болж газар хараагдсан. Илчлэл 22-т дахиж хараал байхгүй гэсэн байна. Эхлэл 1-3 дээр хүмүүс Бурхны оршихуйгаас хөөгдсөн. Илчлэл хүмүүс түүний царайг харнаа. Эхлэл 1-3 бүхний эхлэл хүний засаглал нурсан. Харин илчлэл дээр хүний засаглал сэргсэн. Одоо харин бүх зүйл буцаад сэргээгдсэн. Илчлэл 20 ба 22-т эдгээр нь гарч байгаа. За хэдүүлээ Тэнгэрийн улсыг яаж сурталчлах вэ? Төгс төгөлдөр хотод үнэгүй гой байшин өгнөө. 100% үнэгүй цэвэр устай тог цахилгаан хэрэггүй хизээж тасалдахгүй гэрэлтэй авагддаггүй алтан замтай бүх зүйл нь шин төгс эрүүл мэнд аваар осол гэж огт байхгүй нийгмийн хүрээлэл хамгийн лаг гой хөгжим үн төлбөргүй унаатай шинэ Иерусалимд амьдрах гэрээгээ одоо хийгээрэй гэдэл. Энийг яаж худалдаж авах вэ? Христийг амьдралдаа оруулах хэрэгтэй. Библийн түүх гэж нэрлээд байгаа зүйл маань ингэж дуусч байна. За та нарт өнөөдрийн хичээл таалагдсан гэж найдаж байна.